За өглөөний мэнд. За хамтдаа өглөөр амьд үгээр хөтөлбөрийн цагийн төлөө залбирцгаая. Эзэн бурхан шинэ өглөөг өгсөнд баярлалаа. Тэгээ энэ өглөөний мөрөлийн цагаар та биднэрт өөрийн үгөө өгж биднийг босгон байгуул, бидний зүрх сэтгэлийг үгээрээ гэрэлтүүлж өгөөрэй гэж эзэн Есүсийн нэрээр гон залбирлаа. Амен. За өнөөдөр Лук номынхон 20 дугаар ишлээс эхлээд судалцгаая. За би эндээс дуудъя. Татвар төлөх тухайд тэд түүнийг ажиглан түүнийг үгэн дээр нь урагтан барьж захирчийн гарт тушаах зорилготой зөвхт мэтүр эсгэгч дуршуулуудыг түн рүү явуулваа. Тэд түүнээс багшаа таныг зөв ярьж сургадаг агаад хэнийг ч үл ялгуурлан харин Бурхны замыг үннээр заадгийг чинь бид мэднэ. Цэзарт албан татвар төлөх нь бидний хувьд нийцгүй үгүй юу гэж асуув. Хэвч тэр тэдний залбимхийг мэдэж тэдэнд надад динар үзүүл. Хиний дүрс бичээс энд байна. Гэхэд тэд Цэзэрх гэлээ. Есүс тэдэнд Цэзрийн эмийг Цэзэрт нь, Бурхны эмийг Бурханд нь өг гэж айлдваа. Ийхүү тэд түүнийг ард олдны өмнө айлдсан үгэн дээр нь барьж чадсангүй. Харин ч түүний хариултад гайхацгаан дугуй болвоо. Амен. Та дуршуулуудын зорилго нь Есүсийг Ромын эзэн хааны Цэзрийн эсрэг одоо хэлсэн ямар нэг үгээр нь урагтаж Ромын захирагч Понти Пилатад одоо тушаах явдал байсан. Тэгээ энэ бодлоо хэрэгжүүлэхийн тулд бид нар арга зохиосон. Тэгээд тэд Есүс дээр очиод Цэзарт албан татвар төлөх нь бидний хувьд нийцүү үгүй юу гэдэг асуудлыг тавьсан. За Есүс тэдний арга залбирхийг бол мэдэж тэдэнд динар үзүүлэхийг бол хүссэн. Тэгээ динарын дээр хиний дүрс, хиний бичээс байна гэдэг тэднээс асуусан. Тэд бол Цэзэрх гэж хэлсэн. За тухайн Цэзэр гэдэг нь бол эзэн хаан гэсэн утгатай. Ромын бүх эзэн хаануудыг бол Цэзэр гэж нэрлэдэг байсан. Ромын зоосон дээр Израилийн бичээс буюу бас Цэзэрийн дүрс байсан учраас энэ нь одоо Цэзэрх юм аа гэдгийг тэдэнд хэлж Цэзрийн эмийг Цэзэрт нөгөө. Харин та бид нар Бурхан хүнийг бүтээсэн учраас та бид нар Бурханаар тамгалагдсан гэдгийг хэлээд хүн Бурханы дүрээр бүтээгдсэн, тиймээс хүн бол Бурханы хам. Тэгээ бидний татвар бол Цэзэрх байдаг бол харин бид өөрсдөө Бурханых учраас тиймээс бид татвараа цэцэрдэх ёстой. Харин өөрсдөө бол Бурханд өгөх ёстой юм а гэдэг үгээр тэднийг бол хэлж айлдснаас тэд ард олны өмнө айлдсан энэ үгэн дээр бол одоо бантаад одоо Иесусыг одоо барьж чадаагүй. Харин тэд түүний хариултанд бол гайхацгааж ирсэн. Тэгээ энэ хариултыг бол бас Бурхны хүү мэрэгэн ухаанаар хариулсан ба Бурхны эрх мэдэл түнд байсан гэдгийг бас энэ дээр харуулж
тулж байна. За тэгээ өнөөдөр бас бид нарт энэ зүйлээс сурах зүйлгүй өнөөгийн цагт итгэлийн хүмүүс та бид нар ч гэсэн хөдөлмөр хийж байгаа төр засагтаа төлөх ёстой татвараа бол байнга төлж харин итгэж хүнийхээ хувьд бид нар Бурхны хүмүүс учраас Бурханд үйлчилж Бурханд өөрсдөө зориулж бид нар нэмгаргийнхаа цуглаанд эзнийхээ чуулганд ирэхдээ Бурханд зориулан өөрсдийнхөө 11 буюу өөрсдийнхөө өргөлийг бас итгэмжтэй өгж байхыг өнөөдрийн энэ үгээр дамжуулан бид нарт бас сануулж байна. Тэгээд эзэнт бүх алдар нь байх болтугай. Энэ цагийн талаа хамтдаа залбирцгаая. Баярлалаа Иесус. Өнөөдрийн үгээр дамжуулан та бид нарт татвар төлөх тухай ухааруулж өгч байгаад баярлалаа. Төр засагтаа өгөх татвараа бид нар өгдөг. Харин итгэж бидний хувьд Бурхны хүмүүс учраас Бурханд өөрсдөө өргөж, өөрсдөө зориулах Бурхны үйлчлэлийг гайхамшигтайгаар хийхэд бас хүч, чадлыг өгч байгаад баярлалаа. Бүх алдрыг танд өргөж, таны хайртай хүү Иесусийн нэрээр гуйн залбирлаа. Амен. Эзэн алдаршгэ.